Сүнсний тухай хууч яриа. Жолооч гончигтой тохиолдсон хачинжигтэй явдал. 1979 оны өвлийн эхэн сард Тээврийн жолооч гончиг Улаанбаатараас ачаа аваад Говьалтай руу явж гинэ. Баянгор аймгийн нутагт орж Байдрагийн голыг гатлаад явж байтал нар жаргаж оройхон болж байжээ. Шөнө яваад гуйлан орж хонё гэж бодож гин. Нарч шингэж харан хуйч болж. Машинаасаа нэг бууж нуруугаа тэнэлгэж жаахан зогсож угаад машиндаа орсон чинь хөх торгон дээлтэй залуухан хүүхэн кабинд нь сууж байх юм гинэ. Гончиг цочоод хүүхнийг харсанд тэр нааш харахгүй, ямар ч үг хэлэхгүй, дув дуугүй сууж байжээ. Царайн зэвхий нэг л зэвүүн харагдаж гин. Хин чин хулгайч дээрэмчин байж л тааранда худаг суглаад намайг хатгаж алаад машиныг жолоодож нэг тийшээ яваад ачааг авч ашиглах гэсэн байх гэж бодож гинэ. Гончиг машинаа асаагаад хөдөлж дэм. Хулгайнуудээр хүүхнийг ажигласан чинь ямар ч ажиггүй суугаад л байх юм гин. Хэдийд яаж хөдлөх юм бол гэж айж болгоомжилж явж дэм. Гончиг сэмээрхэн манивла ойртуулж аваад суудал дээр тавьж гин. Хүүхэн хутаг гаргаад ирвэл манивлаараа цохино гэж бэлтгэж байв. Тэгээд явж байсан чинь машины гэрэлд хэдэн үхэр мал харагдаж гинэ. Гончигч айл байна гэж ихэд баярлаад замаас хажуу тийш гарч малын байгаа чигт явбал тэнд нэг айл хэдэн гэр харагдлаа. Айх баярлах хоёр нийлээд машины хурдыг нэмж айлын хонь мал дундуур хар хурдаар орж айлын герт машинаа тулгаж зогсов. Унтсан айлаас хүн гарч ирээд "Ямар галзуу жолооч вэ?" гэж загнажээ. Гончиг герт ороод айсан зүрхээ жаахан намжаагаад гэрийн эзэн очирвотод "За нөхөр минь, миний машинд нэг хүүхэн сууж байгаа. Тэр хулгайч дээрэмчин болохоос зайлахгүй. Хоёул зевсэг аваад гарыг" гэлээ. Очирвот хувцас өмсөж жижиг калибр буугаан цэнэглээд гончиг манивлан барьсаар хоёул машины кабиныг онгойлгосонд тэнд юу ч байхгүй байв. Машины доогуур гэрийг тойрч хашаороогоо нэгжиж үтсэн боловч хэнч байсангүй. Хүүхэн цухтаад алга болсон ажээ. Сүүлд бодоход энэ бол хүн биш, чөтгөр байсан бололтой гэж дүгнжээ. Гончиг бас ярив. Би түүнээс хойш тэр замаар явах тун дургүй болсон билээ. Гэвч мөн өвл түүнээс хэдэн сарын дараа бас л өнөөх замаараа ачаагаа зөөгөөд явах хэрэгтэй боллоо. Тэгэхээр би ханьтаа явъя гэж бодоод баян хонгор дээр зориуд саатаж нэг нөхрийгөө хүлээж угаад түүнийг ирэхлээр нь хамт баян хонгороос хөдлөв. Яг өнөөх замаар бас л шөнө явах боллоо. Заавал тэгж л таарад байх юм. Гэвч хоёул яваа болохоор би овоо зоригтой байлаа. Би төрүүлээд манай нөгөө жолооч маань миний хойноос ойрхон дагаад явлаа. Би түүнд хэллээ. Энэ замд нэг чөтгөр хүүхэн байдгийм. Тэр дайралтвал би машинаа зогсооно. Чи хурдан миний хажууд гүйцэж ирнэ шүү гэлээ. Нөгөө жолооч маань "За" гэсэн боловч огт итгэхгүй байдалтай инээмсэглэж байв. Тэгээд гончиг төрүүлээд нөгөө жолооч дагаад хоёр машин шөнө явж байжээ. Өнөөх сэжигтэй газар хүрээд явж байв. Тэгтэл нэг хажуу тийш харсан чинь өнөөх
хөх торгон дээлтэй хүүхэн дэрэгд нь сууж байлаа. Кабины хаалгыг онгойлохгүй явуут ороод суучихсан юм байна. Тэгэхээр чинь хүн биш чөтгөр гэдэг нь лав мөн биз гэж бодож байв. Гончиг машина хурдан тоормслож зогсоохоод газар буулаа. Нөгөө жолооч нь хурч ирээд "Яава, юу болов?" гэтэл "Хөөе, чи наашир. Энийг хараач" гэж кабин руу газаав. Гончгийг харахад тэр хүүхэн тэнд сууж байсан юм. Харин нөгөө жолооч өнгийж хартал "Юу ч байдгүй. Чи юугаа яриад байгаа юм бэ? Чиний кабинд хэнч байхгүй л байна шүү дээ" гэлээ. Тэр хүүхэн гончигт харагдаад нөгөө жолоочд харагддаггүй юм байна. Хоёр жолооч баахан маргалдаж байгаад явах боллоо. Гончиг кабинд ороод суухад нөгөө хүүхэн алга болсон байв. Ийм л хачин хэрэг болсон юм да. Үүнийг гончиг надад ярьсан юм. Би муутай, өвчтэй буюу өвдөх шинж орсон хямран дарайтсан хүндэл чөтгөр харагддгийм гэнэвлээ. Гончгийн хямар дарайтсан учир чөтгөр түүнд харагдсан. Нөгөө жолооч хямар сайтай явсан учир чөтгөр түүнд харагдаагүй байх. Гончгийн хямар буурч хэдэн сарын дараа өвдөд удалгүй нас барсан юм. Хожмын сургал бол Баядргийн голоос баруун тийш тэр чөтгөр тохиолддог газрын ойр 1979 оны 100 нас барсан нэг залуу хүүхнийг хөх торгон дээл өмсгөж тэнд оршуулсан гэдэг. Түүний сүнс чигээ олж чадаагүй чөтгөр болж тэнж явсан гэж Гойвалтай аймгийн Бугад сумын авраг туугарчин Дүгрээ ярьсан юм. Сэндийн дамдын сүрэн тэмдэглэв. 1981 оны 3 дугаар сарын 18. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2025 оны 3 дугаар сарын 27.